Сайн байцгаана уу? Хүжээ байна. Өнөөдрийн уулзалтаараа бид нэр Remax-ийнхаа бүхэл 45%-ийнхаа брокер оунруудтай өнөөдөр харизмын талаар ярилцахаар бид нар бэлдээд байна. Remax-чуудын хувьд бол яг энэ уулзалт, тэгээ хоорондоо мэдээлэлээ солилцох, мэдээлэлээ шинэ мэдээлэл авах гэдэг энэ арга хэмжээ бол бидний хувьд бол маш чухал арга хэмжээ байдаг. Брокер оунрууд гэдэг маань бол нэг брокер офсыг бол удирдаад тэнд маш олон хүмүүсийг зааж чиглүүлээд өөрийнх нь амжилтанд хүргэх коуч нь болж ажилладаг ийм хүмүүс байдаг. Та ямар төрлийн удирдагч вэ гэдэг чиглэлээр бол бид нар хоорондоо ярилцахаар мөн сургалт аваад хоорондоо энэ мэдээллийг мэдлэгийг хуваалцахаар өнөөдрийн ингээ арга хэмжээг зохион байгуулж байгаамаа. За ингээд цөмөрөө харизмын сургалт руугаа хамтдаа явцгаая. За өнөөдрийн сургалтаар бид нар харизм гэж яг юу юм бэ? Дөрвөн төрлийн харизм байдаг юм байна. Тэгэхээр дөрвөн төрлийн харизмын яг аль нь миний хувьд манай захирлуудын хувьд болохоор зэрэг илүү ихээр хөгжсөн байгаа вэ? Илүү их тодорч илэрж байгаа вэ? Бусад харизмууд дээр болохоор зэрэг илүү яаж тэр лүгээ бас хувирч ажиллаж болох вэ гэдэг иймэрхүү мэдээллүүдийг авлаа. Аль ч харизмын нэр төрөл дээр өөртөө итгэх итгэл гэдэг зүйл маш чухал байгаа. Тэгэхээр өөртөө итгэх итгэл гэдэг зүйл хизээ бий болдог вэ гэхээр зэрэг та өөрийгөө олсон үед тийм үү? Өөрийнхөө амьдралын мөн чанарыг ойлгосон үед энэ өөртөө итгэх итгэл гэдэг зүйл бий болж эхэлдэг юм байна. За тэгээ өнөөдөр бол манай захирлуудтайгаа хамтдаа манай захирлууд бас өөрсдөө яг аль төрлийн харизм бэ гэдгийг илүү их таньж мэдсэн ийм сайхан уулзалт боллоо. Цаашдаа бид нар Remax-чууд илүү энэ зах зээл дээрээ илүү хүчтэй байж үйлчлэгч нартаа үйлчлэгийг илүү хүргэж ажиллахын тулд энэ салбар дээр яг энэ манлайлж байгаа манлайлагч брокер оунрууд маань илүү харизм буюу бусдын сэтгэлийг татаж бусдад нөлөөлөх ур чадвараа маш сайн хөгжүүлэх хэрэгтэй байна гэдэг дээр бүгдээрээ санал нийтлээ.